2024 онд технологи шинжилгээ ухааны салбарт маш олон үйл явдлууд болж өнгөрсөн. Шинэ загварын ухаалаг утаснууд, шинэ цахилгаан машинууд, шинэ туршилтууд, шинэ ивентүүд, биткойн болон криптогийн ханшийн өсөл энэ талаарх бүхий л мэдээллүүдийг бид өөрсдийнхөө сувгуудаараа дамжуулан хүргэж байсан. Одоо харин энэ бүгдийг тоймлох цаг. Big Tech буюу технологийн гигантуудын хувьд санхүү хувьд ашигтайч бусад талаар адармаатай жил өнгөрлөө. Санхүү хувьд ашигтай гэдэг нь мэдээж хиймэл оюуны хэрэглээ, түүнтэй холбоотойгоор дата төвүүд, клауд үйлчилгээний үндэсийн улам нэмэгдэж, 3 их найдын анхны компаниуд үүсэж, триллионы үнэлгээд авсан компаниудын тоо хамгийн сүүл Broadcom-ыг оруулаад 10-тай нэлээд өгсөнтэй холбоотой технологийн компаниудын орлого ашигын үзүүлэлтүүд ч гэсэн ковидын өмнөх үетэйгээ зэрэгцэхгүйс түүнийг давсан байсныг онцолж байна. Гэхдээ бидний өнөөдөр хөндөх сэдэв бол тэдгээр технологийн компаниудын өмнө тулгарсан магадгүй цаашдын ирээдүйн сошиал медиа технологийн хэрэглээтэй холбоотой томоохон шийдвэрүүд байсан юм а. Хамгийн ихнийх нь мэдээж TikTok. Дэлхийд даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй 80 гаруй тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй TikTok-ийн хувьд Америк нэгдсэн улсын засгийн газартай сүүлийн 4 жилийн турш маргалцсаар байгаа. За Америкийн хууль сахиулагчид TikTok-ыг хятадын засгийн газар датагаа өгдөг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг бусад газарт нээлттэйгээр зардаг зэргээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж тэдгээр үйл ажиллагаагаа зогсоох аль эсвэл өөрсдөө зарахыг шаардсан байгаа. За TikTok-ийн хувьд 1-р сарын 19 гэдэг эцсийн хугацаатай яг одоо бол хэрэглээгээрээ Америк нэгдсэн улсад хамгийн ихээр өргөн хэрэглэгдэж байгаа энэ сошиал платформ, сошиал апыг Америк нэгдсэн улс хаач чадахгүй юу гэдэг нь энэ жилийн төдийгүй эх жилийн ч гэсэн хамгийн гол мэдээ байх болно. Дараагийнх нь Google-ийн асуудал. За Google-тэй Америк нэгдсэн улс бас анзаарлаад жил дамнаад явж байна. Тэд Google-ыг бол хэд хэдэн зах зээл дээр бас монопол байгаа гэж үзэж байгаа. За үүнийх нь хамгийн том илэрлэл нь зах зээлийн гол нийт орлогынх нь баг 30-40% бүрдүүлдэг хайлтын зах зээл байна. За хайлтын зах зээлийн Google-ийн өөрсдөө хайлтын зах зээлийн давуу байдлаа хадгалахын тулд зөвхөн Apple тэгэхэд жил бүр 20 тэрбум Америк долларыг төлдөг. За үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын хууль сахиулагчид Google-ыг хуваах хүртэл шийдвэр авахд бэлэн байгаа гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар Google-ийн веб бүтэц буюу Google Chrome, за мөн одоо ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэлийн систем болох Android-ыг зарж тусдаа компани болгох ёстой гэсэн шаардлагыг тавьчихад байгаа. За харин Google-ийн хувьд бол үүнтэй маргалдаж за өөр шийдлүүдийг дэвшүүлсээр байгаа. Тэгэхээр дараагийн 25 оны технологийн ертөнцөөс харах бас хамгийн том мэдээ нь Google хуваагдахгүй юу гэдэг мэдээ байх болно. Өөр бас нэг зүйл Apple-ийг ч гэсэн яг энэ ижил төстэй зүйлэд тойрсонгүй. За Apple-ийг ялангуяа аппликейшны App Store-ын зах зээл дээр мөн монопол байна гэж Европын холбооноос үзэж за 3 дахь этгээдүүдэд өөрсдийн төлбөр тооцооныхоо сувгийг өөрсдөө сонгох, за мөн API ямар сувгуудаас татах вэ гэдгийг шийдэх эрхийг олгох ёстой гэж үзсний дагуу тэд сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсэн Fortnite тоглоомын бүтээгч Epic-тэй хийсэн маргаана зогсоосон байгаа. Epic-ийн 8 дугаар сард бас өөрийн гэсэн App Store-оо гаргаж за ер нь бол одоогоор Европын зах зээл дээр 10 гаруй ижил төрлийн app дэлгүүрүүд бас үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь бас Apple-ийн яг энэ App Store-ын зах зээлийн 30%-ийг ямарч апп-ийн худалдаа авалтын 30%-ийг өөртөө шимтгэл болгож авдаг энэ монополийг задлах бас том түлхэц боллоо гэж харж байгаа. За хамгийн төгсгөлд нь яг энэ зах зээл дээр бид Австрали улсын сошиал медиаг 16-аас доош насныханд хориглосныг онцолж байна. За Австрали улс сүүлийн 2 гаруй жилийн туршид олон төвшөнд хилэлцсэний үр дүн дэлхийн хамгийн хатуу гэж хэлж болох үс сошиал медиагийн хуулийг дөнгөж саяхан батллаа сар гаргахны өмнө. За энэ хуулийн зааснаар сошиал медиа аппууд сошиал медиад 16-аас доош насны хүүхдүүд орох аккаунт үүсгэх эрхгүй болж байгаа. За тэгээд сошиал платформуд Microsoft, Facebook, Snapchat, TikTok зэрэг эдгээр аппууд бас яг насыг нь баталгаажуулж оруулна. Үгүй бол 50 сая Австрали долларын торгуул хүлээх зэрэгээр маш хүчтэй заалтууд орсон. За энэ заалт бол хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гарч ирж байгаа заалт. За Instagram, TikTok-ийн хувьд зөвхөн Австрали гэлтгүй ер нь дэлхийн зах зээл дээр хэрэглэгчид ялангуяа хүүхдүүд зориулсан эцэгхийн хяналтыг нэмэгдүүлэх, за мөн хүүхдийн хэрэглээг тодорхой түвшинд хязгаарлах зэрэг бас олон төрлийн ийм нэмэлт бодлогын арга хэмжээнүүдийг бас авч байгаагаа зарлаж байгаа нь дараагийн болцшгүй аюулаас сэргийлж байгаа ийм хэрэг байгаа. (2024 он хэмэл оюун ухааны хувьд цоошин хэрэглээ гарсан он байлаа. За яагаад гэж байгаа вэ гэхээр бид нар сайн мэдж байгаачлаа 2 жилийн өмнө буюу 2022 онд
ChatGPT гарч ирээд хүмүүс анх удаа хиймэл оюухан гэдэг зүйлийг өдөр тутмынхаа амьдралдаа, ажилдаа, сургуульдаа ашиглаж эхэлсэн. За тэр хүрээнд бол анхандаа зөвхөн текстийн хүрээтэй байсан. Үүний дараа болохоор энэ жилээс ер нь бол зураг гэдэг зүйлийг хүмүүс хиймэл оюуханаар асар хурдтай, сонирхолтой одон байдлаар үүсгэж явж байгаад за одоо энэ хэрэглээ маань дараагийн шатандаа гараад видео руугаа орж байгаа гэсэн. За одоо харин ингээд видео руу орж бүрэн утгаараа хүн төрөлхтний маш том туслах, за эсвэл нөгөө талаараа дайсан болох уугүй юу гэдгээ шийдэх тийм цаг үе дээр ирсэн байгаа. Тэгээд энэ өөрчлөлтийг манлайлж байгаа хоёр компанийг заавал дуртах хэрэгтэй. Нэгдүгээрт нь мэдээж ChatGPT-г хөгжүүлж байгаа OpenAI-ийн хөгжүүлж байгаа Sora нэртэй модель байна. За хоёрдугаарт нь бол технологийн гигант Google-ийн хөгжүүлж байгаа Veo 2 модель байгаамаа. За энэ хоёр бол танилцуулагдаад одоо бараг сар орчмын хугацааж болоогүй байна. Хоёулаа айгүй ойрхон танилцуулагдсан. Мэдээж энэ бол салбарын томоохон өрсөлдөөн явж байгаа нь ойлгомжтой. За Sora-гоос эхэлж танилцуулъя гэж бодлоо. 1080 буюу Full HD форматын 20 хүртэлх секундын бичлэгийг за хүссэн зураг болон prompt буюу заавар, за дээрэс нь storyboard буюу эхний сцен дээр ийм юм гарна, хоёрдугаар сцен дээр ийм зүйл гарна, гуравдугаар сцен дээр ийм зүйл гарна гэсэн командын дагуу ажиллаж чаддаг. За дээрэс нь үүсгэсэн видеоныхоо фрейм болгоноор буюу яг энэ хэсгийг нь засъя, эсвэл яг энэ хэсгийг нь дэлгэрүүлье гэдэг ийм нарийн командуудыг авч чаддгаараа бас илүү онцлог болсон байна. Veo бол Sora-гоос ялгаатай 4K хүртэлх нэгтшилтэй бичлэгийг 2 хүртэлх минутын хугацаатаагаар үүсгэдэг. За гэхдээ олон нийтэд нээлттэй биш, зөвхөн Google-ийн зүгээс урьдсан тодорхой хэмжээний цөөн хүмүүс туршиж үзэх боломжтойгоор нээлттэй хийсэн байгаа. За тэгээ мэдээж салбарын хоёр гол тоглогчдод ингээд өөр өөрсдийн гэсэн видео үүсгэх модельээр танилцуулсны дараа хооронд нь харьцуулсан бичлэгүүд бол шүүмжүүд бол маш олон явсан. За тэгээ үүн дээр бол яалтчгүй Veo 2 буюу Google-ийн хөгжүүлж байгаа энэ модель бол хол тасархаа илүү гарч байгаа буюу даалангуяа тэр одоо жишээлбэл хиймэл оюухан дээр ийм хөдөлгөөнтэй дүрс үүсгэлээ гэхэд тэр бодит амьдрал дээр болдог физик хөдөлгөөнүүд ямар болдгийг, бодит амьдрал дээр хүмүүс яаж хоорондоо харилцдгийг гэдгийг тэр ийм нарийн зүйлсийг Veo 2 бол хамгийн сайн хийж байгаа. Тэгээ үүнээс гарч ирж байгаа хамгийн том одоо асуулт гэх юм уу сонирхолтой зүйл юу вэ гэхлээр хиймэл оюухан ямар датан дээр хөгжүүлсэн бэ, сургасан бэ гэдгээс л ерөөсөө үр дүн хамаарж байгаа. Тэгэхээр Google бол мэдээж OpenAI-тай харьцуулахад бол датаны хувьд бол тасархай байх нь ойлгомжтой. За яагаад гэвэл хамгийн том видео хуваалцдаг наадсах нь YouTube гэдэг платформыг Google одоо олон 10 жил хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр тэднэрт бол дата хангалттай. Гэхдээ аль аль мэдээж компаниуд нь бол датагаа хаанаас авсан бэ гэдэг олон нийтэд зарлаагүй. Хиймэл оюухантай найзлахаас өөр арга байхгүй цаг үе бидний өмнө ирсэн байна. Дайсагнах юм бол угаасаа дийлэхгүй ойлгомжтой болох байхаа гэж бодож байна. Энэ жилийн бас нэгэн тренд болсон зүйл бол мэдээж AI ухаалаг гаргацснууд байгаа. Оны эхэнд буюу 1 сард Samsung өөрсдөө EOS 24 загвараа танилцуулсан. Яг тэр танилцуулах арга хэмжээндээр бол хамгийн их онцлсан зүйл нь Galaxy AI буюу яг Galaxy утаснуудад зориулсан хиймэл оюун байгаа. За үүний дараа Samsung-ыг дагаад маш олон гар утас үйлдвэрлэгчид яг өөрсдөө утсандаа бол хиймэл оюуныг суулгасан. Тэгээд 8 сард бол мэдээж Google-ийн Pixel загвар дээр бас яг өөрсдийнхөө анхны AI гар утсаа танилцуулсан байгаа. Тэгээд 9 сард алдарт Apple яг өөрсдийн гар утаснууд зориулсан Apple Intelligence бас танилцуулсан. Хэдий яг одоогийн байдлаар яг бүтэн бүх үйлдэлүүд нь бол гар утаснууд орж ирээгүй байгаа ч гэсэн яг 2025 оны ихээр бол Apple Intelligence яг тэр 100% гар утаснууд орж ирэх байх гэсэн хүлээлт байгаа. За Galaxy AI бол мэдээж маш олон үйлдэлүүдтэй. Тэн дундаас онцлог нэг үйлдэл нь болохоор үйлдэл буюу функц нь Circle to Search буюу Home button дээр удаан дараад яг өөрийн дэлгэцэн дээр харагдаж байгаа зүйлийг хайх тийм функц байгаа. Энэ функц орж ирснээс хойш би ер нь бол Google-ээс юм яхаа бараг болсон. Шууд Galaxy AI ашиглаад бүх хайлтуудаа бараг хийдэг болчихсон байгаа. Энэ жил яг Galaxy AI-ыг танилцуулахдаа яг утсан дээр ямар ч нэмэлт аппликейшн татах шаардлагагүйгээр шууд үйлдлийн систем дээр нь бол оруулж өгснөөрөө яг энэ салбарт бол маш том алхмыг бол хийсэн гэж бол харж байгаа. Өмнө нь бол яг хиймэл оюунтай холбоотой ямар нэгэн функц юм уу
ямар нэгэн функцийг ашиглаж ямар нэг юм хийхэд бол заавал тусдаа аппликейшн руу ордог байсан, эсвэл вебсайт руу ч юм уу. Яг ингэж үйлдвэрлэлийн систем дээр нь оруулж ирснээр бол ер нь бол хэрэглэгчдийн маш их цагийг бол хэмжээ гэж боддог. За үүнээс харах юм бол Samsung бараг сүүлийн 5-6 жилдээ бараг анх удаа Apple-аас эсвэл ямар нэгэн томоохон технологийн компаниас өрсөж бол шинэ томоохон функцүүдийг бол танилцуулж байгаа нь энэ жилийн хамгийн том хайлайт байсан миний хувьд. За энэ жил мэдээж шинжлэх ухааны салбарт маш олон чухал үйл явдлууд тохиолсон. Гагцхүү эдгээрээс хамгийн онцлог нь юу вэ гэвэл SpaceX-ийн Starship хөлгийн 2 том туршилт энэ жил амжилттай хийгдсэн. Starship бол 120 метрийн өндөртэй жишээлж харьцуулах юм бол Blue Sky барилга шиг аврах том сансрын хөлөг. Энэ хөлгийн хамгийн чухал онцлог нь дахин ашиглагдаж болдог бүтцтэй. Тэгэхээр хэрв Starship ажиллаад эхэлбэл ирээдүйд сансар руу гарах зардлыг асар бага болгох потенциалтай. SpaceX-ийн зорилго нь угаасаа энэ. Сүүлийн жилүүдэд сансрын тээврийн салбарт SpaceX-ийн Falcon хөлгүүд угаасаа зах зээлийн хамгийн хямд бас хамгийн найдвартай сонголт болж өөрсдийнхөө байр суурийг батлаад байгаа. Одоогоор 1 кг ачааг $1500-аас $3000 зардалтайгаар сансар руу гаргаж байна. Гэхдээ Elon Musk-ийн зардлыг бүр килограмм тутамд $50-аас $100 чадвал бүр түүнээс ч бага байлгах зорилготой гэдгээ мэдгдсэн. Тэгэхээр ирээдүйд сансар руу гаргах уламл хялбар бас хямдхан болно гэсэн үг. Ойрын ирээдүйд сар руу, холын ирээдүйд ангараг руу явах нь угаасаа тодорхой болцоход байгаа. Ийм гайхалтай цаг үед амьдарч байгаа нь азтай хэрэг гэж бодож байна. Гэхдээ зөвхөн сансар гэж бодлогүй зүгээр дэлхий дотроо төв алгасах аяллыг Starship-ээр асар хурдан хийж болно. 150 тонн ачааг ганц 2 цагийн дотор дэлхийн хүссэн газартаа хүргэх боломж нээгдэнэ. Одоогоор сансар руу 4-5 хаан хүнийг сайндаа л ихэд 10 хэдэн хүнийг нэг хөлгөөр гаргаж байгаа бол ирээдүйд 100-100-аар нь гаргах бүр ангараг мэт холын аялалд жилийн аялалд авч явах боломжтой гэж байна. Тэгэд энэ бол зөвхөн Elon Musk гэдэг баян хүний галзуу бэлдэшгүй мөрөөдөл төдий зүйл биш гэдгийг энэ жил болсон SpaceX-ийн Starship-ийн 2 том амжилттай туршилт бидэнд харуулсан. Starship-ийн туршилтуудыг зорилгоор нь хувааж үзвэл нийт 5 туршилт одоогоор хийгдээд байна. Эхний туршилтаараа 150 метрийн өндөрт гарч хөдөлгүүр болон бусад техникүүдтэй ажиллаж буй эсхийг шалгасан. 2 дахь туршилтаараа 10 км-ийн өндөрт гарсан. 3 дахь туршилтаараа Super Heavy гэдэг хүчлүүрээ Starship хөлөгтэйгээ холбож ажиллуулж үзсэн. Харин энэ жил 4 дахь туршилтаа 6 сард хийсэн нь хүчлүүрээ зөөлөн газардуулах Starship хөлгийг сансарт гаргаад буцаад хяналтайгаар буулгах туршилтыг амжилттай хийсэн. Энэ бол түүхэн гэмээр үйл явдал байсан. Сансрын тээврийн салбарт. За 5 дахь туршилт бол бүр инженерийн гайхамшиг эд шид гэмээр зүйл байсан. Юу вэ гэвэл Starship-ийн хүчлүүр болох Super Heavy гэдэг нэрнээсээ ойлгомжтой асар хүнд аврах том нисдэг танкийг агаарт барьж авах оролдлого. Энэ нь яг л савхаар нисэж буй ялааг барьж авахтай ижил маш нарийн технологийн сорил байсан. Гэхдээ тэр ялаа нь өөрөө 200 тонны жинтэй хэрв түлшийг нь дүүргвэл 3600 тонны жинтэй хүчлүүр. Энэ хүчлүүр Starship-ийг хамаг хүчээрээ сансарт гаргасныхаа дараа буцаж бууж ирэхэд нь буюу хөргөлтөөс ердөө 6 минутын дараа түүнийг агаарт барьж авах туршилт энэ 10 сард амжилттай хийгдсэн. Тооцоолсноос ердөө хагас сантиметрийн л зөрүүтэй үр дүн авсан гэдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр инженерчлэлийн гайхамшиг гэсэн үг. Бараг л эд шид. Угаасаа өндөр хөгжсөн технологи бол эд шидээс ялгаагүй гэдэгтэй. Тэгэхээр энэ жил бидний гэрч болсон эд шид бол SpaceX-ийн Starship байлаа. За, биткойн 100 мянган Америк долларт хүрсэн. За, энэ бол биткойны одоо крипто зах зээлд оролцсон оролцогчдын хувьд бол маш сайн мэдээ. За, энэ жил крипто ETF батлагдсан. За, энэ дундаа бол биткойн ETF батлагдсан 1 сард. За, биткойн ETF батлагдахдаа Америкийн нэгдсэн улсын хамгийн том хөрөнгө оруулалтын сангууд орсон. BlackRock, Fidelity гэх мэтлэн одоо дэлхийн хэмжээнд хөрөнгө эргэлдүүлэх томоохон хөрөнгөний сангууд орсон. За, энэ бол цаагаараа томоохон хөрөнгө оруулагчд болоод хөрөнгө оруулалтын сангууд орж байгаа илэрхийлсэн ийм томоохон үйл явдал болсон.
За ингэснээр бол крипто зах зээл мэдээж томоохон эерэг нөлөөллийг үзүүлсэн. Хамгийн чухал үйл явдал нь өмнө нь бол дижитал хөрөнгийн зах зээл, уламжлалт хөрөнгийн зах зээл жоохон тустай явдаг байсан. За энд бол крипто ETF батлагдсанаар уламжлалт зах зээлийн хөрөнгө оруулагч нар за крипто салбар руу орох тийм боломж нээгдснээр бол зах зээл илүү тэлэх тэр үндсийг тавьсан байгаа даа. За дараагийнх нь ETF бол мэдээж Азийн зах зээл дээр болсон. Энэ бол Хонконгд болсон. Хонконг нийтдээ крипто ETF 6 крипто ETF батлагдсан. Биткойн ETF-ийн хувьд бол тэрбумаар тоодогдохгүй мэдээж 400 гаруй сая Америк доллартай тэнцвэс крипто байгаа. Биткойн байгаа. За Ethereum ETF-ийн хувьд бол нэг 59 сая Америк доллар одоо тэнцвэс нэг Ethereum батлагдсан байгаа даа. За Азийн зах зээл рүү ч гэсэн одоо энэ крипто ETF-д орж ирж байгаа нь бас сайшаалтай хэрэг болж байгаа. Цаашдаа одоо Шанхай бол манай Азийн зах зээл дээр маш том тоглогчдын нэг байдаг. Шанхай бол энэ ETF-үүдийг батлахтаар маш олон одоо хувилбаруудыг гаргаж иж ярьж ирсэн боловч эцсийн шийдвэр нь бол за ямар ч хэлсэн ихний ээлжинд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зөв юм байна гэж үзээд өөрсдийнхөө хууль эрх зүйн орчныг сайжруулах, за үндэс засны орчныг сайжруулах, одоо энд бол крипто зах зээлийг оруулах, за мөн виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчдийн хууль дээр нэмэлт өөрчлөлтүүд заалтууд оруулах тиймэрхүү шалтгаанаар татгалзсан. За үндсэндээ бол биткойн ETF, Ethereum ETF эдгээр бүтээгдэхүүнүүд нь бол хэдий шин боловч өмнө яригджсэн концепцүүд. За ямар ч хэсэн зах зээл дээр гараад өнөөдөр өгөөж байгаа нь бол маш чухал үйл явдал болж байгаамаа. 2024 он AI төхөөрөмжүүд буюу хиймэл оюунд суурилсан төхөөрөмжүүдийн жил байлаа. За анх 2022 оны сүүлчээр ChatGPT танилцуулагдсанаас хойш 2023 онд маш олон технологийн компаниуд өөрсдийнхөө томилны модулуудыг хөгжүүлсэн. Үүний дараачаар 2024 он бол ухаалаг гар утсыг орлох боломжтой хиймэл оюунд суурилсан төхөөрөмжүүд зах зээл дээр нэвтрүүлэгдэж гарч ирнэ гэдэг маш өндөр хүлээлт технологийн салбарт байла. За энэ ч утгаараа хоёр төхөөрөмж олон хүний анхаарлыг татсан байна. За эхнийх нь AI Ping гэдэг нэртэй төхөөрөмж. За энэхүү төхөөрөмжийг Humani стартап буюу за хуучин Apple-д ажиллаж исэн дизайнеруудын үүсгэн байгуулсан стартапаас гарсан за хамгийн анхны бүтээгдэхүүн байгаа. Энэ төхөөрөмж нь ингэртэй зүүж ашиглах боломжтой байгаа. Зүгээр ингэртэй зүүгээд товчлуур дээр нь дараад та өөрийнхөө хүссэн зүйлээ хийх боломжтой. За энэ төхөөрөмжийн үнийн хувьд бол $699 буюу за бараг шинэ iPhone гар утасны үнэтэй байгаа. Гэхдээ бүх хиймэл оюунд суурилсан үйлдэлүүдийг нь бүрэн төгс ашиглахын тулд сар бүр $24 төлөх шаардлагатай байсан. За маш өндөр хүлээлтийг үүсгэж байсан энэхүү стартапын анхны бүтээгдэхүүн зах зээл дээр гарсан даруйда анхны хэрэглэгчдээсээ бас төдийлөн маш сайн сэтгэл авч чадаагүй. Тийм ч учраас одоогийн байдлаар бол борлуулалт нь маш муу буюу ердөө 7000 ширхэг борлуулагдаад байгаа гэдэг мэдээлэл байна. За яагаад вэ гэхээр их хэрэглэгчдийн асуусан асуултуудад бол буруу хариулж байсан. За түүнээс гадна за энэхүү төхөөрөмжийг ашиглахын тулд сар бүр $24 төлнө гэдэг нь бид нар ухаалаг гар утсыг нэг худалдаж авчаад ямар ч төлбөр төлөхгүйгээр бүрэн ашиглаж чаддагтай адил хэмжээний хүлээлтийг үүсгэж ирсэн бол сар бүр $24 төлнө гэдэг маань өөрөө маш өндөр өртөг болж таарсан. За ингээд одоогийн байдлаар энэхүү компани үүсгэн байгуулагч нар $1 тэрбум компани зарна гэсэн мэдээллийг бол олон нийтэд хүргээд байна. За дараагийн маш өндөр хүлээлтийг үүсгэсэн төхөөрөмж бол Rabbit R1 нэртэй жижиг улбар шар өнгийн за ухаалаг гар утасны талтай тэнцвүүц хэмжээний төхөөрөмж байгаа. За энэхүү төхөөрөмж нь технологийн ихэнх гол тоглогчдын оролцдог consumer electronics show буюу за Las Vegas болдог үзэсгэлэнд үзэсгэлэнгийн ерөөсө гол дүр байсан. За энэхүү төхөөрөмжийг худалдаалах эхний үн нь бол $200 үнэтэй гэдгээрээ за энэ нөгөө зах зээл дээр гол өрсөлдөжсэн AI Pin-ээс хамаагүй сайн бүтээгдэхүүн байж болох юмаа гэдэг хүлээлтийг үүсгэжсэн. За өөр нэг ялгаатай зүйл нь юу байсан бэ гэхээр subscription буюу за ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх шаардлагагүйгээр энэ төхөөрөмжийг хэрэглэх боломжтой гэж ярьж байсан. Гэхдээ мөн адил зах зээл гарсан даруйда яг хэрэглэгчдийн хувьд маш сайн сэтгэлдлийг зах зээлээс авч чадаагүй. За энэ мэд ухаалаг төхөөрөмжүүд 2024 онд өндөр хүлээлттэй байсан ч хамгийн гол яригдж байсан хоёр бүтээгдэхүүн нь бол бүтлгүүтлээр төгсөж байна. За яагаад вэ гэхээр энэхүү ухаалаг төхөөрөмжүүдэд суурилуулж байгаа тооцоолох системүүд одоогийн байдлаар бол ухаалаг утсыг гүйцэх хараахан болоогүй байна. The difference though is the speed. With RabbitOS, I get a response. Тэгэхээр 2024 оны хувьд бол хувьцааны зах зээл бол маш одоо
хүчтэй ийм одоо он болж өнгөрлөө. За тэр дундаа бол яг технологийн компаниудын хувьд бол энэхүү одоо өсөлт бол бас нэг үгээр хэлэхэд бол баг галзуу гэж хэлж болохоор байсан. За учир нь бол 2024 оны хувьд бол нийт зах зээлийн бол дийлэнх одоо өсөлтийг бол дангаараа яг зөвхөн энэ одоо технологийн компаниуд гэдэг компаниуд дээр бол хийгдсэн гэж ойлгож болно. За бидний айгүй сайн мэдж байгаа одоо компаниудыг дурдах юм бол за Nvidia ч гэдэм үү эсвэл Broadcom ч гэдэм үү те. За ингээл Apple, Tesla одоо томоохон технологийн компаниуд байна л да. За би өнөөдөр бол яг эдгээр компаниудыг ярихаас илүүтэй нэгэн компаниг онцолж ярмаар байгаа. За тэр компани бол Palantir компани байна. Тэгэхээр Palantir компани бол яг энэ технологийн салбар дээр бол маш залуу тоглогч. За ингээд бусад одоо технологийн компаниудтай харьцуулахад, гигант компаниудтай харьцуулахад бол маш залуухан ийм компани байна. Тэгэхээр бид яг 24 оны хувьд бол шинжээчд үнийг харахтаа бол за технологийн компаниуд за тэр дундаа AI дээр тулгуурсан дэд бүтцийн компаниуд маш их өндөр өсөлтийг үзүүллээ гэж бол онцолж байгаа шүү дээ. Тэгэхээр 2024 оны хувьд бол яг энэ дэд бүтцийн компаниудыг бол маш том өсөлтийг үзүүлсэнийг бол одоо бид нар амьдрал дээр бол ерөнхийдөө харсан. Тэгвэл хэрвээ энэ дэд бүтэц асуудалгүйгээр болоод одоо дэд бүтэц бүх газар одоо хүрлээ гэж үзэх юм бол энэ дэд бүтэц дээр ямар хөгжүүлэлт илүү өндөр технологийн яг шийдлийг бид нар ашиглаж чадах вэ гэдэг дээр бол хамгийн одоо гол онцлог байх хэвээр. Ийм учраас би бол Palantir компаниг бол онцлмоор байгаа. Тэгэхээр Palantir компани нь бол яг 2024 оны хувьд бол 370 гаруй хувийг одоо өсөлтийг бол одоогоор бол үзүүлчихэд байна. Гэдг нь одоо юу гэсэн үг юм гэхээр бид нар ийм одоо өндөр өсөлт үзүүлсэн юм чинь дахиад цаашдаа өсөх боломжгүй ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ерөөсөө хандаж болохгүй. Энэ өөрөө яг ямар технологиг цаашаа хөгжүүлж байгаа вэ гэдэг нь айгүй чухал. За ер нь бол Palantir компанийн хувьд бол бидний мэдих AI технологиг илүү амьдралтай ойрхон болгох буюу за нэг програм хангамжийн дээр ажилладаг компани байгаа. За бидний сайн мэддгээр Америкийн нэгдсэн улсын одоо батлан хамгаалахын салбарт бол Palantir компани бол AI одоо технологиг илүү их одоо хөгжүүлж илүү их ойрхон болгож амьдрал дээр буулгаж ирж байгаагаараа тус компани бол 2024 оны хувьд бол 370 гаруй одоо хувиар одоо өссөн ийм амжилттай явчихсан байж байгаа. Ер нь бол технологийн 10 одоо эхний 10-т байгаа компаниуд бол ерөөсөө зах зээлийнхаа хуулиар буюу илүү яг энэ хувьцааны зах зээл өсөж байгаа гэдэг үндсэн дээр л өсснөөс биш яг тодорхой нэг үндсэн том одоо технологийн шийдэл ч юм уу эсвэл технологийн хувьсэл гарснаар бол өссөн ийм явдал бол яг тодорхой бол байхгүй. Энэ дээр бол шинжээчд илүү за технологийн компаниудын 90 үед дуусаагүй гэдэг дээр бол илүү саналтай байгаа юм байна. За бид нар мэднэ 2000 он хүртэл бол ерөнхийдөө технологи хөгжөөд ингээд интернетийн .com bubble үүснээс хоошоогоо бол технологийн компаниуд бол илүү хурдцтай хөгжиж явсныг мэднэ. Ингээд 20 гаруй жилийн дараа бол ерөнхийдөө технологийн салбарын өсөлтийг бол зарим шинжээчд бол одоо зогссон гэж үзэжсэн бол энэ нь өөрөө зогсоогүй маа гэдгийг бол 24 онд ерөнхийдөө баталж харуулсан ийм үйл явдал боллоо гэж харж байна. Ухаалаг төхөөрөмжийн зах зээлд ухаалаг бөгж 2 бүр 3 нугардаг утаснууд хүчтэй байр суурийг эзэлж эхэллээ. За шинэ хэрэглээг бий болгож үүсгэх гэдэг өөрөө технологийн компаниудын үед инновацийг нэвтрүүлдэг компаниудын үед маш том сорилт байдаг. Тэгвэл энэ удаа 2024 он 2 шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ огцом нэмэгдсэн онцлогтой жил болж байна. За хамгийн ихнийх нь бол нугардаг утас байгаа. За Samsung компани 2020 онд хамгийн анх нугардаг утасны зах зээл дээр Fold Flip утасуудаа бас гаргаж яг энэ одоо олон төрлийн үйлдэлийг зэрэг хийдэг таблет болон гар утасны үйлдэлийг аль аль нэг нь агуулсан ийм 2 үйлдэлтэй утаснуудыг бас олон нийтэд таниулж эхэлсэн. За Samsung-ийн гаргасан Gmail за дараагийн компаниуд Motorola, Huawei, Oppo зэрэг олон компаниудаас орж ирж өөрсдийн шинэ нугардаг утаснуудаа 2024 онд танилцууллаа. Хамгийн ихнийх нь мэдээж бидний онцлог бүтээгдэхүүн бол Huawei Mate X-T 3 нугардаг утас. 3 нугарж 7.9 инч болно. Энгийн утасныхаа үе 6.4 инч болдог. Энэ утас өөрөө за гар утасны хэрэглээ гэдэг өөрөө одоо сүүлийн
жилүүдтэй харьцуулахад ямар хурдан бас өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг илэрхийлэл болж байна гэж хэлж болж байгаа. Ялангуяа бүтээл салбарын хүмүүс олон үйлдэл, олон компани, олон аппликейшн програмууд дээр зэрэг ажилтдаг ийм хүмүүст бас нэлээд тохиромжтой гэж сурчилж байгаа. Энэ утас бол өөрөө бас Huawei-гийн иргэн ирэлтийг бас илэрхийлж байгаа нэлээд том үйлдэл болж байгаа. 24 цагийн дотор сарын дотор борлуулагдсан борлуулалтынхаа үзүүлэлтээр рекорд тогтоож хятадын зах зээлд Huawei иргэн ирэлтийг хийж топ 5 3 бүр ингээд топ хамгийн ихний сарын борлуулалтаараа 1-р байрт бичигдсэн ч гэсэн 3 нугарсан утастай холбоотой. За зөвхөн одоо үүгээр зогсохгүй Google бас өөрсдийн Pixel 9 Pro утасаараа мөн одоо энэ угардаг усын зах зээл дээр зах зээл бол нэгэнт одоо эрчийг авсан юмаа гэдэг илтгэж байгаа. Apple ч гэсэн бас нугардаг утсыг ер нь одоо бүтээж байгаа, шинэ технологиудыг туршиж байгаа гэсэн мэдээлэл гарсаар байгаа нь шинэ категори хэдийнэ үүссэн хэрэглэгчдийн гарт очсон хэрэглэгч төглөө шүүрэгжээ гэдгийг илэрхийлэл болсон гэж хэлж болно. Samsung-ийн үед ихтэй Flip болон Fold утсаараа яг одоогийн байдлаар борлуулалтад хэрэгжүүлж байгаа. Гэхдээ тэдний давмгаал хэр удаан үргэлжлэх үү гэдгийг бас харах ёстой. Samsung-ийн энэ жилийн Unpacked арга хэмжээний үеэр танилцуулсан бас нэг шинэ бүтээгдэхүүн бол Galaxy Ring байсан. Энэ бол ухаалаг бүгжөөр дамжуулж хэрэглэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг цуглуулж за яг эрүүл амьдралын хэм маягийг сурчлах, за яг цагтаа адилхан тогтмол зүүдэг ийм зүүдэг төхөөрөмжийг бий болгоно гэдэг бол бас нэлээд том амбиц. Гэхдээ Samsung анхных нь биш. Aura нэртэй даруухан стартапын хувьд бол сүүлийн 5 жилийн туршид яг энэ одоо зах зээл дээр маш амжилттай ажиллаж олон төрлийн хамтын ажиллагаа түншлэлүүд олон алдартай брендийн энэ түншлэлийг хийж чадсанараа бас энэ ухаалаг бүгжний зах зээл дээр тэргүүлэгч болоод амжсан байгаа. Ухаалаг бүгж нь өөрөө арай одоо бага үнд одоо ухаалаг цагтаа харьцуулахад бага үнэтэй, хялбархан, хөнгөн, авсаархан хэрэглээтэй. Гэхдээ даралтаас эхлүүлээд бусад одоо олон төрлийн хүний амин үзүүлэлтүүдийг бүгдийг нь хэмжиж чадах үс ийм одоо чадвартай гэдгээрээ бас нэлээд онцлог эрэлттэй байх шинжтэй байна. Apple ч гэсэн яг одоо Samsung болон энэ Aura-гийн чимийг дагаж бас өөрсдийн гэсэн ухаалаг бүгжийг гаргаж байгаа тухай 100 яриа гарч байгаа нь санамсаргүй хэрэг биш. Ухаалаг бүгж магадгүй 2025 оны ухаалаг төхөөрөмжүүд, зүүдэг төхөөрөмжүүдийн хамгийн гол өнгө төрөх байх нь гарцаагүй зэ. Тэгэхээр хүн төрөлхтөн бид нар одоо энэ бит одоо энэ хязгаартай ертөнцөөсөө илүү хүсэж буюу хязгааргүй энэ виртуал ертөнцийг хүсэх болсон. Тэгээд энэ хязгааргүй виртуал ертөнцтэй биднийг юу гүүрэн болж өгөх юм бэ гэхлээр VR headsets буюу одоо толгоондоо зүүдэг ийм виртуал бодит байдлын төхөөрөмжүүдэ гэж болж байгаа. Хэлж болохоор байгаа. Тэгээд мэдээж хамгийн ихэнд бол энэ оны одоо онцлог одоо VR headset бол гарцаагүй Apple Vision Pro гэсэн. Тэгээ Apple бол сүүлийн за бараг 10 жил шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаагүй байжгаад шинэ бүр ингээд төр жанрын бүтээгдэхүүн гаргаагүй байжгаад Apple Vision Pro-г өөрсдийн Vision OS гэсэн үйлдвэрлэлийн системтэйгээр зах зээл дээр борлуулсан. Тэгээд яг ихэнх үедээ бол асар олон одоо хүмүүсийн анхаарлыг татаж ингээ гудамжинд Vision Pro зүгээ явж байгаа хүмүүсийг зарим нь энэ хүн ирээдүйд амьдарч байна гэж үтсэн бол зарим нь энэ хүн яага бодит байдлаас тасарч байгаа гэж шүүмжлэлтэй хандчихсан. Ингээд ийм нэг хэсэг бол технологийн мэдээ бол Vision Pro-гоор бүрэн амьсгалсан байгаа. За тэгээд энэ өндөр хүлээлттэй байсан бүтээгдэхүүн маань сая өгөл гарсан. За гарахтаа 3.5 мянган $. За Монголд орж ирж зарагдчихсан үнэ нь 13-аас 14 сая төгрөг байсан. За тэгээд харамсалтай нь Vision Pro маань асар өндөр одоо хүлээлтийг нөгөө талаас шүүмжийг ингэж дагуулж явж байгаад бодит байдал дээр буюу яг захиалсан хэрэглэгч нарынхаа гарт очиод хангалттай бас үр дүнд хүрч чадсангүй. Тэгээ үүнийг бас хамгийн том баталж байгаа мэдээ юу байсан бэ гэхээр сая 1-2 сарын өмнө Apple-ийн зүгээс Vision Pro гэдэг энэ бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг буюу шинээр үйлдвэрлэхээ зогсоож байгаа буюу энэ бүтээгдэхүүндээ ер нь бол ингээд төгсөл тавьж байна гэдгээ хэлсэн байгаа. Meta-гийн зүгээс болохоор өөрсдийн Meta Quest гэдэг VR төхөөрөмжнийхаа 3 дугаар хувилбарын S загвар буюу илүү хямдхан одоо budget friendly гэж хэлдэг $300 буюу тодруулах юм бол $299 үнэтэй VR төхөөрөмжийг олон нийтэд танилцуулсан байгаа. Тэгээд үүгээрээ Mark Zuckerberg яг юу гэж хэлсэн бэ гэхээр VR headset гэдэг бол цөөхөн хэдэн хүний хэрэгэлдэг ийм high class өндөр түвшний зүйл байх ёсгүй буюу энэнгүүрээ бас Apple Vision Pro-гийн үн бол хэтэрхий өндөр байна гэдгээс шүүмжилсэн болов гэж бодож байна. Байх боломжгүй, байх хэрэггүй, байх шаардлагагүй. Тийм учраас бид нар байж болох хамгийн хямд үнээр та бүхэндээ одоо энэ дэлхийн зэрэглэлийн VR headset-ийг хүргэж байна гэдгээ хэлсэн байгаа. Тэгээ Meta Quest 3S бол яхаарахгүй одоо $300 буюу нэг юм сая 100 мянган орчим төгрөгийн үнэтэй. Тэгэхээр бид нэр 2024 оны төгсгөл дээр Metaverse гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Виртуал бодит байдалтай бид нэр яаж харьцах юм бэ гэдэг энэ бүх зүйлсээ илүү хөрсөн дээр
болгож ойлгосон байна. За том компаниуд нь эхнээсээ бүтлгүүдэж эхэллээ. Тэр нөгөө талжсэн том компаниудаас инновацид гарч эхэлж байна. Бидний кинон дээрээс хардаг шиг хүн болгон виртуал дүртэй, виртуал ажилтай, виртуал орчинтой амьдралтай болох тэр цаг үеийг ойртуулж байгаа энэ VR headset-үүд болон одоо VR нүдний шилнүүдийн салбар бол тун сонирхолтой өргөнж байна. Хөгжил нь улам хурдсаж байна. Тэгэхээр бидэнд виртуал ертөнцид амьдрах одоо тэр өдөр бол улам ойртож байна гэж бодож байна. За энэ жил буюу 2024 онд автомашины ертөнц тэр дундаа цахилгаан автомашины ертөнцид маш томоохон үйл явдлууд болж өнгөрсөн. Түүнийгээ дагаад маш олон шинэ машинууд бол танилцуулагдсан байгаа. Миний онцлж ярих автомашин бол Xiaomi-гийн SU7 гэдэг автомашин байгаа. Яагаад энэ машиныг онцлж байгаа вэ гэвэл автомашины салбараас шал өөр салбар буюу технологи тэр дундаа гар утасны салбарын компани автомашин хийж байгаа нь бол маш том үйл явдал байгаа. Өмнө нь Huawei өөр нэг компанитай хамтраад автомашин хийжсэн бол энэ жил Xiaomi яг өөрсдийнхөө 100% хийсэн автомашиныг бол танилцуулсан байгаа. За SU7 нь бол суудлын автомашин байгаа. Тэгээд гол өрсөлдөгчнөр нь болохоор Porsche-гийн Taycan, тэгээд Tesla-гийн Model S байгаа. Загварын хувьд бол Porsche-гийн Taycan-тай нэлээд төстэй. Гэхдээ бас өөрсдөө гэсэн загварын хэмээг гэдэг бас оруулж өгсөн байгаа. Үзүүлэлтүүдийн хувьд бол ер нь бол Porsche-гийн Taycan-тай бас нэлээд төстэй. 3 хөдөлгүүрийн 3 цахилгаан моторын сонголттой. Тэгээд нэг цэнэглэлээр хамгийн дээд талдаа 800 км замыг бол туулдаг ийм автомашин байгаа. Тэгээд англи нь бол мэдээж Porsche болон Tesla-тай өрсөлдөж байгаа болохоор luxury зэрэглэлийн английн автомашин гэж явдаг ийм машин байгаа. Тэгээд саяхан яг 11 сард Xiaomi яг өөрсдийнхөө SU7-гийн ультра хэлбэрийг бол танилцуулсан. Тэгэхдээ бол алдарт Nürburgring-ийн тойргийн рекордыг бол эвдсэн байгаа. Тэгээд яагаад технологийн томоохон компаниуд тэр дундаа хятадын томоохон компаниуд яг энэ цахилгаан автомашины зах зээл рүү ороод байна вэ гэдэг нь гэвэл миний бодлоор бол гар утасны салбар тэр дундаа яг ухаалаг гар утасны борлуулалт бол жилээс жилд унж байгаа. Түүнийгээ дагаад бол мэдээж тухайн томоохон компаниудын орлого нь бол мэдээж буурна. Тэгээд яг үүнээсээ өрчлөн сэргийлээд яг тоглох салбаруудаа өргөтөж байгаа алхам гэж бол би харж байгаа. За тэгээд уламжилт томоохон автомашины компаниуд буюу Volkswagen, Toyota, Солонгосоос Hyundai гээд эдгээр брэндүүдээс яг технологийн компаниуд яг юуг хамгийн сайн хийж чадаад байна гэвэл мэдээж технологи буюу софтверыг маш сайн хийж чадж байгаа. Одоо Xiaomi-гийн SU7 ч байна уу, Huawei-ийн SUV загварч байна уу, бүгдээрээ яг infotainment систем буюу яг автомашины гол тарих бүх зүйл нь бол хамгийн сүүлийн үеийн технологи төр суурилсан байдгаар бол даваа талтай. За 2024 онд ChatGPT бүтээгч OpenAI компани танилцуулсан бүх зүйл уулзалт болгон технологийн салбарын гол ярианы сэдэв байлаа. За OpenAI компани ChatGPT-г зах зээл дээр танилцуулснаас хойш хэмэл оюуны давалгаа дэлхийн нийтээр тархаж маш олон компаниудаас гадна олон улсын байгууллагууд, засгийн газрууд өөрсдийнхөө хэмэл оюуны модельүүдийг сургах, өөрсдийнхөө ажиллах хүчнээ хэмэл оюуны шилжилтэнд хэрхэн бэлдэх вэ гэдэг зүйлсүүдийг сүүлийн 2 жилийн хугацаанд ярьж ирлээ. За OpenAI компани ч гэсэн энэ салбарын хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр нэвтрүүлж байгаа учраас анхаарлын төвд байсан гэж хэлэхэд болно. Энэ компанийн хувьд бол энэ жил нэлээд хэдэн том модельүүдийг танилцуулсан. За хамгийн ихэнд текстээс видео бичлэг үүсгэх чадвартай Sora, за хамгийн ухаалаг модель гэж нэрлэгдээд байгаа Ov1, за хамгийн олон хүний анхаарлыг татсан ярианы өнгөө өөрчлөх чадвартай GPT-4 модель, за хамгийн сүүлд тэд 12 дугаар сард 12 өдрийн туршид нэг өдөрт нэг шинэ бүтээгдэхүүн, нэг шинжилэлтүүдэд танилцуулсан. За энэхүү 12 өдрийнхөө хамгийн сүүлийн өдөр нь Ov3 буюу яг одоогийн байдлаар дэлхийд дээрх хамгийн ухаалаг модель гэж тодорхойлоод байгаа модельээ бол танилцуулсан байна. За OpenAI компанийн хувьд бол
тэдэд танилцуулсан модулууд өөрсдийнхөө салбар болгонтой хамгийн шилдэг нь байсан гэж хэлэхэд болно. За өөр нэг маш чухал зүйл байсан нь энэ компани бүтцийн шинжилэлтэй холбоотой. За яг одоогийн байдлаар 157 тэрбум долларын үнэлгээтэй болоод байгаа энэхүү компани нь ашигын бус статусаас ашигын статус руу шилжсэн байна. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр анх 2015 онд ашигын бус статустайгаар хэмэл оюуны хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлнэ гэдэг зорилготой байсан уг компани статусаа өөрчилж ашигын статус руу шилжиж байгаа. За тус компанийн хувьд энэ жил 157 тэрбум долларын үнэлгээтэйгээр 6.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. За энэ нь VC хөрөнгө оруулагч нараас татаж чадсан хамгийн өндөр мөнгөн дүн бол бас болж таарлаа. 157 тэрбум доллар гэдэг бол яг одоогийн байдлаар дэлхий дээр үнэлэгдэж байгаа 3 дахь хамгийн өндөр үнэлгээтэй стартап болж бичигдэж байна. За үүнээс гадна дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болох Elon Musk энэ компанийн анхны үүсгэн байгуулагчдын нэг. За тэрээр энэ жил 2 дахь удаага тус компанийг шүүхэд зарга мэдүүлээд байна. За энэ яг юутай холбоотой вэ гэхээр анх үүсгэн байгуулагдаж байсан зорилгоос ухарсан буюу тус компани гүйцэтгэх захирал Сэм Альтманыг бол буруутгаж байгаа. За дэлхийн хэмэл оюуны салбарт тэргүүлэгч гэж нэрлэгдэж байгаа OpenAI компани анхны үүсгэн байгуулагчдаас одоогийн байдлаар зөвхөн компани гүйцэтгэх захирал Сэм Альтман компанид үлдээд байна. Компани технологи хариуцсан захирал болох Мира Мурати компаниас гарч байгаагаа мэдгдсэн бол за компани ерөнхий судлаач Илья Суцковер стартапыг бас үүсгэн байгуулад явж байгаа. За түүнээс гадна үүсгэн байгуулагчдын нэг тус компани ерөнхийлөгч Грег Брокман бас урт хугацааны амралт авч байгаа гэдгийг мэдэгдээд байгаа. За ингэснээр тус компаниг үүсгэн байгуулж байсан 10 гаруй гишүүдээс зөвхөн Сэм Альтман компанид үлдээд байгаа. Сэм Альтманы хувьд өнгөрсөн жил 11-р сард компаниасаа гинэт халагдаад за энэхүү гинэт халагдсан үйл явдлаас хойш компани үүсгэн байгуулагчдад компаниасаа гарч байгаа нь за энэ компанид бас дотоодын зөрчил маргалдаанууд одоо хүртэл үргэлжилсээр байгаа болов гэж хардгад бол хүрэж байна. За яг нэрэн дээрээ нээлттэй буюу Open гэдэг нэртэй хэмэл оюуны салбарт тэргүүлж байгаа тус компани өдөр ирэх тусам хаалттай хар хайрцаг болж хувирсаар байна. Дараагийн чухал үйл явдал мэдээж хааланг болсон. За хааланг 840 мянга дахь блок дээр хийгдсэн энэ жил. Хааланг болох үед олборж байгаа олборлолтын ашиг хүртдэг байсан хүмүүсийн хувь нь багасдаг гэсэн үг. За 6.2% байдаг байсан бол одоо 3.1% болж буурсан. За ингэснээр бол бид бүхний уламжлалт зах зээлтэй яригддаг нэг алтны ханштай зөвлөхөөс тийм үйл явдал болдог гэсэн үг. За алт бол мэдээж төв банкнуудын нөөцөнд байдаг бүтээгдэхүүн. За ховор элемент гэж тооцогддог. Үүнтэй адилхан дижитал алт гэж яригддаг биткойны хувьд бол ингээд 4 дахь удаага хааланг хийгдээд үн цэн олборлолт нь илүү хэцүү чанга болж байгаа гэсэн үг. За үндсэндээ бол биткойны хааланг 2140 он хүртэл эцсийн олборлох хугацаа хүртэл үргэлжлэнэ гэж үздэг. За дараагийн хамгийн чухал үйл явдал мэдээж макро стратеги. За макро стратегийн хувьд бол нийтдээ биткойны хөрөнгийн санг үүсгэсэн компани анхны одоо дэлхийн компани гэж хэлж болохоос тийм компани болж байгаа. Нийтдээ бол 440 мянган биткойнтой. За зах зээлийн нийт үнэлгээ нь бол 42 тэрбум Америк долларыг давсан гэж байгаа. Ийм том, ийм их хэмжээний биткойн цуглуулсан компани одоохондоо дэлхийд байхгүй. За мэдээж хамгийн чухал үйл явдал бол Америкийн нэгдсэн улсын сонгуул байсан. За Америкийн нэгдсэн улсын сонгуул болохдоо зэрэгцээд за мем койнуудын тренд ихэлсэн. За энэ дээр бол хамгийн том оролцогч нь мэдээж Elon Musk байсан. За Elon Musk бол Dogecoin дэмждэг гэдгээр алдартай нэгэн. За өөрийнхөө компани болох X-ээр ямар нэгэн койнтой холбогдлолтой мэдээлэл хийх болгон тухайн койн их хэмжээгээр савладаг ийм эрхэм. За Дональд Трамп. Дональд Трампын хувьд бол өөрөө Трамп койн гаргаж өөрсдөө сонгуулийн ажлын мөнгөө одоо цуглуулж ирсэн. За энэ ч гэсэн одоо крипто зах зээл хэр их ээлтэй байх вэ гэдэг хүлээлтийг бий болгож ирсэн бол сонгуулийн дараа Дональд Трамп ялснаар одоо крипто зах зээл өсөх нь тодорхой болж ирсэн гэсэн үг. За Дональд Трамп гарч ирээд юу хэлсэн бэ гэхээр крипто зах зээл ээлтэй бодлого явуулна гэж хэлсэн. За энэ бол бүр ингээ крипто зах зээлийн оролцогч нарын бол бүгдийнх нь анхаарлыг татж одоо итгэлийг бий болгож энэ жил бол крипто зах зээл сэрхэд маш чухал нөлөө үзүүлсэн. За энэ жилийн хууль эрх зүйн орчны шинжилтүүдийн хувьд бол төдийллийн сайн дэвшил гараагүй ч гэсэн Америкийн нэгдсэн улс одоо шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп бол криптотой холбогдлолтой одоо криптод ээлтэй бодлого явуулна гэсэн шалтгаанаар тодорхой хэмжээний томилтууд хийгдсэн байна. За энэ томилтууд ямар томилтууд байсан бэ гэвэл Сенатад крипто зах зээл ээлтэй хүн томиллоо. За мөн Америкийн нэгдсэн улсын үндэс цаасны зохицуулах хорооны дарга Гэри Генслерийн оронд за крипто зах зээлд ээлтэй томилгоо хийнэ гэсэн Трампын мэдээлэл бол бас крипто зах зээлд тодорхой хэмжээний нөлөөлсөн.
За ингээд ерөнхийдөө үндсэндээ бол 2024 онд крипто зах зээл дээр за биткойныг ялангуяа 100 мянган Америк доллар хүрэхэд бол маш олон хүчин зүйл нөлөөлж тэр хэмжээгээр бол крипто зах зээл маань дэлхийн 8 дахь том хөрөнгөний зах зээл болсон байна. Нийт хүндлэг нь бол 3.6 их найд Америк долларт хүрсэн. Ийм үйл явдал боллоо. 2024 онд шинжилгээ ухаан технологийн салбарт ийм зүйлсүүд болж өнгөрсөн байна. 2025 онд шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцгаая.